арай л амар нэг юм ярьсан байхгүй юу? Тэрийг бүр ингээд катлцсан байлаа. Тэгээд хэрвээ та нар цаашаа өөр хүнд ярихгүй гэвэл би ярьж өгье нэ. Ой нэг ярихгүй гэдэг. Өөр нэг ярьдаг зэрэг хүүе нөгөө манай байглаа цаашаа битээрээ заяа салцсан гэж хэлсэн шүү дээ. Яг тэгж ярьдаг. Ярихгүй. За нэг ийм амар юм ярьсан. Яг би чи ингээд салгалал ингээд нурны хүүтэн усгоож л дээ яана юу ярих болоо гэл ингээд айц сууж байгаа шүү дээ. Амраа намайг чирэмсэн багтал гэж. Яана одоо юу гэж байгаа юм болоо гэл. Өдөр болгол гэж яана зодож нүцгэх гэж байгаа юм болоо гэж одоо. Стриптиз гономорсоо. За арайч тий. Та нар боддоо 9 сарын турш те 9 сар чин 30 хоногтой гоо шүү дээ 270 хоногийн турш стриптиз орсон гэж байгаа хгүй намайг зүгээр ямар ч эрүүл хүн биш дээ те эхний 30 хоногоос уудж эхлэнэ үстэй те ингээд за одоо болно миний дунаад хөгмөгч одоо хангалт ахын зүгээр ууж байгаа тийм хэлгэнэ үстэй те зүгээр нэг ийм болохын үед бол болцсон би ингээд эхнэр жирэмсэн учраас би чи ингээд зөөлөн алхахлаад ингээд нөгөө нэг юу муугаа авцаа айгу гоё юу гэдгэлээ төмөр мөмөр нөгөө бэлтмэлээ аваад явж исэн чил нэг газар бөө хүмүүс ингээд шаваал ингээд хаалга балбаад байна. 30-40 хүн цугларцсан. Тэгээ би чин гайхаад энэ одоо юу болоод байгаа юм бол гээд хүн ингээд бужигнаад тахлаар чи ингээд гайхдаг юм л шүү дээ. Хүн чи нөгөө халуун сав хямдарцсан юм биш үстэй гэж бодох шиг. Хүй халуун сав байхгүй байгаа эхнэр төрөх гэж байгаа нэг хямдрал гарч байгаа бол халуун сав очихсан ингээд бодсон чи халуун сав байхгүй юм шиг байна. Тэгэхээр хүүе нөгөө нэг эх орны хишиг мишгэ бэлэн мөнгөөр тараагаад байгаа юм биш үстэй гэж бодох шиг. Тэгээ би чи яг юу манайхаа юу руу орох гээд байгаа юм бэ гэдэг ингээд очихсон чи юугаа перпаргийн орчлоо. Тэгээ би зүгээр юу руу орчихвгээ зүгээр халт шагаасан чи яг энтлийн нүднийг нүцгэн хүүгнэргүй юм харагдахгүй юу? Тэр хүүшээ гэж шууд зогцсон байхгүй би шууд. Гү нэр. Тэгээд шууд ган руу очиод аршаанаар нүдөөгөөд шууд гэрлүүгөө очиод босон юм шууд их нэртэй ярина штэ. Ёстой амар юм боллоо. Хүмүүс бужигнаад ягаад гэсэн чи шагасан чи нүцгэн хүүхнэрхүү юм харагцсан гэсэн бохоггүй би. Тэгсэн чи стрим орцсон байж та. Тэрнээс хойш баг сарчинга намайг зоосон чи бол гаж донтон бэлгийн бараг газруулсан чи одоо энэ миний курчиг өмсөд гар мар гэдэхгүй. Хүү яах гэж байгаа надад курч гэрсэн гэсэн ингэхгүй юу чи юм ээж гэж байгаа шүү. Амар зэ. Наваг одоо яа юу гэж би ч мараг өдөр болгон тэгж бүгд хідүүлж байгаа ёо ямар амар би ороогүй штэ гэдэг байгаа чи яварсан чиний нүдээр тэгэл 8 сартаа мангар том гизтэй өнөө маргаашгүй яг шилэрдэг дээр зэ нэг өдрөөсөө амар ингээл ороод ирэхгүй би өнөөдөр найзуудтайгаа эрэхтэй стрип орохоор болсон тийм байт юм яг одоо ёо би ч тест сарчингаа тамлуулсан чи дансанд байсан 2 сая төгрөгөө бүгдийг шилжүүлээд энэгээр өнөөдөр шоу тэгэл явууллаа. Тэгэл манай бумаа орсон гинэ. Тэгсэн чинь ингээд юм гоё бенз бандаж амар гоё залуучууд ингээд алхахлаа л ингээд тэгээд хамгийн гол нэг сонин гайхсан юм ингээд бомбор байсан гинэ ингээд хүш яагаад ингээд зүгээр хийж байхдаа бомбочдөг юм баг таа гэж амрагийнх ингэдэггүй штэ гэж бодсон ч гэж байгаа шиг тийм. Тэгээ хамгийн гол нөгөө хүмүүс рүү харж чадахгүйсэн гэсэн ингээд бомбоцсон хүмүүс хүүе ямар амар юу юм бэ гэдэг. Тэгэл суусан чи юуг нэг бомбор залуу ирээл дээр бүжиглээд гисэн гинэ. Бомбочоод ирсэн ингээд нүүр нүдгөө ингээд ирсэн. Дээшээ харж чад. Тэгээ нөгөө залуу ингээд бүжиглээд дээшээ харж чадах гэсэн. Тэгсэн чи хөө сайн бомаа гэсэн гинэ. Сайн хэн бэ? Танаа ажлын газар бэлгүнэ штэ. Оо, юу сайн бэлгүнэ. Юу хийж байгаа? Насны ч бүжиглж байгаа штэ. Хизээ иш орц. Чав декрет аваа сарын дараа иш орсон штэ. Оо ямар яагаад энд бүжиглээ? Энд 15 сая сайлаа авч байгаа шүү дээ. Оо яа гоё.
Тэгэл тэр өөрөө зүгээр тэр залуу зүгээр ингээд ширээн дээр ингээд хөвцсөн гэсэн. Тэгэл нөгөө минимум 2 сая төгрөг шиг бүгдийн 5,000 болгож байгаа бүр ингээд дээрс нь ингээд цацаж мацаад нөгөө ширээн дээр нөгөө залууч нь булаад бомборын бүр харагдахгүй болсон дууссан гэсэн. Амар. Йоо. Гү та нар тэгээ боддоо. Тэгчээд намайг тэгж ярьж байгаа шүү дээ. Амар аваад. Би бол ингэчээд бомоо болоо. Тэгчээд намайг өдөр болгон гэж ярьж байгаа байхгүй амар заа. Үнэхээр гомдмоо шүү тий. Гэтэ яах вэ тэгэл одоо болгоно шүү дээ. Манай Монгол ирчүүд яг нэг бүхнийг болгодог те болгоно гэж мэл те. Тэгээд бүгдээр нь шинэ оны минь төргий 2026 онд эрүүл энх аз жаргал хамгийн гол нь хайр дурлалаар дүүрэн байгаараа манайхаа. Тэгээ би бинийгаа хайрлаараа. Хайр бол энэ дэлхийд хамгийн гоё зүйл шүү манайхаа. Зүгээр л би бинийгаа хайрлаараа манайхаа. За 1 2. За бүгдээрээ амраах нэг алгадчихъя. Баярлаа. За та хэд ер нь амраахан weekly show-г үздэг үү? Ер нь үздэг бах. Та хэд ер нь бумаг ер нь хэдтэй хүн гэж бодож байна? Жоохон шүү дээ. Одоо энэ амраах чинь 41-тэй. Бумаа ч одоо 22-тэй байхгүй юу? Тэгэхээр чи 19 баг хадам ээж нь ер нь амраахын үеийн хүн байгаа байхгүй юу? Тэгээ амраах чинь та хэд энэ амраахыг ер нь гомо гэдэг талаар яг магадгүй гэж боддог хүн байгаа юу яг юм. Энэ жоохон юмтай шүү гэж боддог. Тэгээ би яг та нар санаж байна уу? Би нэг 3 жилийн өмнө л NTV-гийн Улаанбаал гэдэг нэвтрүүлэгт амраах орж байна. Тэгээ би орой ингээд унтах гад юм утсаараа лайв дээр үзчихэдэг байхгүй. Тэгсэн чинь би амьдралдаа хизээч гомо гэдэг үгийг нэг дор тийм олноор уншиж үзээгүй зэ ингээд. Коммент нь амраа гомо л гэдэг байхгүй. Чи яг нэвтрүүлгийн төгсгөл одоо ингээд амраа чи яг гомо юм уу? Үзэгчдэд яг үннээ хэлээч гэсэн чи нэг юм сонин сайрганж сууж яснаа. За би бол яг гомо бол бишээ гэсэн чи үзэлтэн шууд 23,000-аас 11,000 болоо шадаг байхгүй. Хамгийн ихний комент нь пиздачин аль нэвтрүүлэг эхлэхэд хэлчихгүй. Унтах гад хүлээгээд байлаа штэ гэж хэлдэг. Тэгээ сая одоо 3 жилийн өмнө манай comedy lab юм Европын аялын тоглолтоор явлаа. Тэгээ би чи амьдралдаа анх удаа Европ явах гэж байгаа те. Тэгээ ингээ виз мэзэг бол виз гараад би амар баярлал виз авчаал ээж рүү. Ээж би ингээд комедигоор Европ явахаар боллоо гэдэг чи манай жоо тийм ямар гоё хин хинтэй явах юм минийхөө. Амраа амаржин хануу гэдгсэн чи ээж нэг сонирн болцсноо. Минийхөө танай амраагчин интернетээр гомо гэдэг ахын үний юм уу гээл тэгчих. Тэгээ би гүйштэй ээж цаа чи юм 2 хүүхэд мөхтэй гомо биш штэ гэдгсэн чи манай ээж. За минийхүү тэгэд юмыг яаж мэдэхгүй амраата нэг өрөөнд орохгүй л байхгүй гэж ашигтай. Тэгээ яг кармагаараа сая сарын өмнө бидэд Япон яваад Японд ингээд өрөө хуваарлсан чи би яг амраахта нэг өрөөнд орж тарахгүй. Яг гайтай юм шиг бит хоёрын өрөөнд ийм 2 сингл ороо ахгүй нэг ийм том ор тарчлаа. Тэг яг ингээ орой унтах гад хувцас тайлаад дээш хараад хөвцснээ би энэ хэстач нэрээ гомо ч юм болоо гэж бодож байгаа шиг. Яг тэгээд гинт дээр мордчвол яах вэ гэж бодож байгаа. Гайд шүү тий. Тийм байна. Бүгдэнд нь шинэ жилийн баярын минь төргий шинэ жилээ гайхалтай гоё явахтаарай. Баярлалаа мөн хөшөөлөө гэж таахгүй тий. Тэгээд түрүү нөө бичлэг битгий хийгэрэй гэдгсэн шүү дээ. Та тэрийг ер нь санаж байгаа эцтэй тий. Бичлэг гэдэг нь удаан бичлэг шүү тийм 3-4 минутын. Яагаад ингэж хэлж ийн гэхээр сая өнгөрсөн жил манай хануу төөгөө бид гурав юм завхан тоглолтоор явж байлаа. Тэгээд тэгсэн чинь бид гурыг ингээд юм завхан дуудсан газрын хүүхэн ингээд арын өрөөлөө төөгөө авах ярьж хат хануу ахт хоёрлоо орж ирсэн. Яана манай тоглолт завхны Facebook групп дээр лайв яваад байна гэдэхгүй. Тэгээд би хүүшээ болиулээ заал руу гарсан чинь ямар ч лайв хийж байгаа юм байдгүй. Тэг би нөгөө лайвыг үзээд яг өнцгөр нь хайгаад олохгүй. Яг хайгаад олсон чи юм амар том өмтөгч 2 мөмнийхөө гол дуцаад авчиж лайв хийж. Тэг би очиод хүү ягч та болооч лайв гэдэг штеп. Жоо яна минийхөө дарагдчихч шиг шааж байгаа. Ингээ утсын аваар чи comedy lab тоглолт шууд гэж шааж байгаа байхгүй. Миний ойлгосоор хөхнийхэн толгойлд арчтай юм шиг байгаа нэ. Тэгээ одоо бол ингээд амар гоё ер нь соёлжж штеп. Манай клуб ч нөгөө Peace Tower-ын 15 давхар дэсч та мэдхөө те. Одоо нэг ярилгын л үлдсэн байлээ те. Нэг чи тэнд байхад ингээ бид нар чи юм дараалалаараа гарч байгаа штэ. Ингээ 7 хоногийн тоглолт чи 1-т чи 3-т гээд дараалалтай. Яг би
тэр өдөр тоглолт юм нээж таарахгүй хамгийн ихний комедиан болоод. Тэгсэн чи одоо яг л юм та хоёрын зайнаас шахуу нэг их хичээл юм видео коллоор ингээд бичээд байна намайг. Тэг би хүү их ч удаа болохгүй шүү гэж нэг хэллээ, хоёр хэллээ, гурван хэллээ болдгүй. Тэг би аргаа ороод ярьж дуусаа дараагийнхаа хүнийг зарлчаад очиад хүү их ч удаа болчихоо ш төхөө гэсэн чи. Тэр их надад яг үнэн хэлсэн шүү. За их чин чамдыг үнэн хэлье. Би энэ тоглолтыг чи үзээч гэж үзээгүй. Энэ манай хоёр найз гүний уурхаад байдیں۔ Тэгэхээр уйдаад байна гэд миний таксиг төлөөд оруулсан гэж шат. Тэг ингээ утсыг харсч юм цаана хоёрстой сайн өөч гэж ашигтай. Тараараа шүү. Та хэд л одоо гоё юм те ингээ мөнгө төлсөн хүн чинь гоё инээдэг өгөхгүй те ингээд мөнгө төлсөн миний халааснаас мөнгө гарсан гэж бодохоор одоо яг юм халтуур гэж яриад байгаа те одоо юм байгуулгын шинжил юм одоо төрсөн өдөр ч юм уу ийм юмнууд амар хэцүү зөө. Ялангуяа шинжил минжил дээр комедиан авах бол ер нь тийм оновчтой зүйл биш. Яг л тэр чинь талан амьдралдаа комеди мэдгүй хүмүүс байгаа шүү дээ байгуулгын те. Миний хамгийн анхны халтуур 4 жилийн өмнө лөө дээ. Багнуурын дулааны цахилгаан станцын шинэ жил дээр очиж тарахгүй. Тэгээ одоо бол яг би чинь нэг юм 30-40 минут юм ярих нэг юм юмтай олцоод шүү дээ. Тухайн үед надад яг илүүчгөө дутуучгөө 7 минутын л комеди өгдөг гэсэн зэ. Тэгээ би шүлэг шиг тэрийг яриад болчихдог. Тэгээ би хотоос ганцаараа машина унаад Багнуурт очлоо. Тэгээ шинэ жил рүүгээ орсон чинь зүгээр ийм зааланд 300 хүн аригдчихийдэг байхгүй. Тэгээ би яг ингэж гарч ирээд 7 минут комеди хийсэн за. Нэг ч хүн яг жигнэсээ бүр хахаач гэж энийгээгүй гэсэн. Тэг хүний хүүтэн үлснээр гойж тийм бил шиг ингээ нурууд агаад би юу хийж байгаа мэдхээ болоо зогсчихсон чим зохион байгуулж байгаа залуу юм хөшигний хойноос чихэн дээр ирсэн. Миний дөө чи хамгийн сайн чаддаг нэг дуугаа дуулаад буучхөө гэж ажилласан. Тэр мэр ал амар. Тэгсэн чинь сая 2 жилийн өмнө Синдерелла гэдэг нэг гоо сайхны имлэг өгдөг те. Манай бүсгүүчүүд ер нь мэддэг. Би тэдний хэдэн жилийн ойч лээ те нэг юм дээр комеди ихэр болоод очлоо. Тэгэл тэгсэн чинь ингээл зохион байгуулж явах. Манай комедигийн залуу юу. За төр хүлээж байгаарай. Хөөе нэрээ сонноос танаа комеди лабын амарчин манай гоо сайханд явдсан шүү дээ гэдэхгүй. Тэгээд амарчин чинь үзлийн царайтай хүн байгаа шүү дээ. Би ингээм ээжсэн. Тийм үү. Цаа чин тэгээд царай цусна гоё болж байна уу гэж тэр хүүхэн надад яг чин сэтгэлээсээ. Мөнхөшөө би яг чамд тэгээд үннийг л хэлээ. Танаа амарчин бол дахин төрхөөснөөш хизээч өөрчлөгдөхгүй гэж. Амар тийм. Чи сайн нэг бас 2 жилийн өмнө л үү байж би Төгөө ахын машинд явж исэн чинь над руу 99-11-тэй дугаар залгаж байна. Тэгээ тийм гоё дугаар залгахаар хүн чинь ингээд байна уу гэд авт юм байл шүү. Тэгс чи нэг ихч сайн байна уу чи нөө комеди лабын бүрэн хилтэй хөхт мөн үү гэлдэг. Мөн байна гэж тэглээ. Чи маа нөхрийн төрсөн өдөр өнөөдөр юм аа маа нөхөр чамааг айгуу сонсох дуртай. Их чин чамд 2 сая төгрөг өгөө чи нэг комедиан дагуулад орой хуржроо ярьж чадахгүй төрсөн өдөр дээр гэдэг. За тэгээ Төгөө ах болох уу гэж болно гэл. Тэгээ харалтай явах уу гэж явъя л гэж. Тэгэл за их руугаа дансаа явуулаарай гэл. Мөнгө нь орж ирэл. За чи хаана уу гэдгсэн чи Инкантогийн 11-ын давхурт нэг VIP караоке байгаа. Тэрний 2 номерын өрөөнд миний дүү яг 7 цаг 00 минут гэхэд ирээрээ. Бид цаашаа ажилтаа. Тэгээд хоёр мөнгө авцсан юм чи 7:00-д караокеных нь өрөөлөө орлоо. Тэгс чинь яг жинхнээсээ надтай утсаар ярьсан ихч төрсөн өдөр нь болж байгаа гэд нөхрийнх нь найз. Төгөө ах бид 3. Бид 2 5 уулаа. 2 нь нөгөө 3-тай комеди хийгнэ. Та 3 шиг л үлбэлсэн 3 юм сууж байгаа шүү дээ тэр чи тэ. Иймэрхүү зайнаас Төгөө ах ярьлаа, тэнд очисуулаа, намайг дуудлаа. Би дөнгөж гарч ирсэн чинь төрсөн өдрийн эзэн ахынх нь утсан дугаараа гараа яваа шаадаг байхгүй. Тэгээ би ингээ хүний мөнгө авцсан юм чи санаа зовоод яна ихчээ төр хүлээх үү нөхрөө чинь гэж бас 99-11-тэй хүн чинь муухан аштал байд юм бэл. Би чиний мөнгөг өгсөн гэстэй гэж өгсөн гэдэг. Тэгвэл тэгээ дугаа ярьчаал яв заа юу ч гэж. Хэцүү шүү. Өндөр зааландаа багш нар ирсэн байгаа юу? Багш нар ямар нэг юм тэнд байна те. Юуны багш вэ? Багш нар ч бас ингээ архитаа сууж байд юм уу? Хатлаа. Чи 10 сарын эхний 7 хоногт Монгол улс даяар багш нарын баяр болд юм байна тийм ээ. Би энэ жил мэдлээ. Тэгсэн чинь би нэг юм хувийн сургууль төгсөжсэн байхгүй. Тэгээ өглөө унтчихсан чинь миний утас дугаараад ингээ утсаа авсан чинь сайн байна уу мөнх очоо. Мөнх очоо. Тийм ээ хэн блэ гэсэн чинь наран цэцэрлэг огш байна. Ямар наран цэцэрлэг огш гэсэн чинь багш нь чаа 1-р ангид ингээ ангидаа авч яасан штэ энэ тэрэг. Сайн байна уу багш энэ тэрэг юм ярьжсэн чинь манайхаар өнөөдөр багш нарын баяр гэдэг нэг хэдэн багш баярлах гээд байгаа маа миний хүүч нэг юм хошин шаг уншдаг хүн болцсон юм байл ш тэ гэж. Тэгээд би өглөө ингээд орон тийм агшаа тийм ээж бас. Миний хөө орой хөрөөд ирэх багш нь мөнгө төгрөг нөгөөх гэхээр би санаа зовоо тий. Багшаа миний ярих юмч багш нарт тийм тохиромжтой биш ахтай багш яах юм гэсэн чи маа 1-р ингээд наран цэцэрлэг багш. Зүгээр миний хөө манай багш нар бов сонсоод амар инээ нэгэд ихгүй. Тэгэл би багш нар бов сонсоод инээд юм бах та гэж тал юм хүнсний 4-ийн тэнд нэг пабад очлоо. Тэгс чинь юм 20 багш сууж байна. Би чи юм илий балан юм ярихгүй юм хөнгөн хөөхөн юм ярьж ш. Тэгээс хинч наа сүртэй анхаардаггүй. Тэгсэн чи яг миний нүдэн дээр
наран цэцэрлэгш ингээ гүүсээр хагаад тайзны хажууд ирснэ. За одоо сексэр гэж аахгүй. Тэгэл би ярих юмаа ярьчаал дуусаад мөнгө авахгүй хүлээгээ зогсчихсон чи над дээр жоохон халамцсан ирснэ. Чи ч нэг багасаа ийм л хүн болохоор хүүхэд байсан юм да гэж хэлсэн. Тэг яг юу гэсэн ч үгүй те. Хэцүү шүү. Тэгээ ер нь та хэд миний бөөрн хийлтэй мэдэгдэж байна. Үдэгдэж байгаа бай те. Тэгээ эн чинь миний бөөрн хийл юм чи би ч гэсэн энийг өөрөө мэдчихэл тараа штэ те. Ер нь бол би чи юм ер нь урлаг соёлын мэрэгжилтэй хүн биш байхгүй. Би чи шүтээсийн барилгын инженер мэрэгжилтэй. Би шүтээс 8 жил сураад ковидоор төгсөжсэн байхгүй. Тэгээ би сүүлд нэг юм 3-4 жилийн өмнө л үү YouTube-д нэг юм комеди бичлэг тавилаа. Тэгсэн чи хүмүүс чи ямар утга учиргүй комментэр хүний хараад юм бэ те. Хамгийн ихний коммент нэг залуу. Би энэ бистаг мэдэн манай шүтээс дарааг 10 жил болсон. Угаасаа ч нэг олигтой юм байгаагүй юм даа ч гэж байна те. Би олигтой өсөд барилгаа барайл амьдрын штэ те. Энэ ингээ юугаа нүрээ олзуулаад зогсож байгаа юм бэ тийм биз дээ. Чи тэр дунд нэг юм амар гоё коммент байна. Намайг амар өмгөөлцсөн. Тэгээ зургийн ороо харж чим 6-7 дугаар л анги авах юм. Ерөнхий боловсролын сургуулийн форумтой. Ахаа би танд маш их дуртай шүү. Би таныг чин сэтгэлээсээ хүндэлдэг. Та бол comedy lab-ийн хамгийн царайлаг. Уу яг би тэрийг тэр охинтойхон өөрөө мэдчихэл байгаа юм л та тий. Тэгвэл тэр охин таныг муулж байгаа хүмүүсийг бити тоогоорой. Таныг муулж байгаа энэ хүмүүс бүгдээрээ хужаанар шүү гэж шатдаг байхгүй. Тэг хүн яг өөрийн нөмөрөө тийм бичгээр дотроо боддсон юм биш. Нэрэл эднэр хужаанар даач гэж бодож байгаа шүү. Комент гэснээр би ч одоо 27-тай мөнх оч гэдэг миний төрсөн дүү 12 настай мөнх хот гэдэг байхгүй. Тэгээ би нэг YouTube дээр байгаа комеди бичлэгнийхаа ингээд комментуудыг гүйлгээд уншчихлаа. Тэгсэн чинь яалтчгүй мөнх хот цэсэн лам гэ манай дүү байна. Тэг би гайхаад энэ одоо юу бичсэн бол гэж гоё ярьдаг гоё яах өнөө амжилт гişээж байгаа. Тэг би хичээлээс нь ирэхээр уурлаад чи одоо уцаа солиро хүний бичлэгний дээр юу бичээд байгаа юм гэсэн. Зүгээр ш тагаа наа чи зураг нь гарах юм чи намайг танидаг гэж мэдэхгүй штэ гэж байгаа шиг тийм. Тэг одоо та хэдийн хүүхдүүд юм утсаараа тоглоом тоглож байна юм. Roblox, Minecraft те. Тэг манайд юм Roblox гэдэг нэг юм тоглоод байдаг байхгүй. Тэг би дээр гэрлүү орсон чи юм iPad-д онгорхой. Тэг ахын хувь дүүгээ ингээ хинтээ юу бичин шалгах гад Messenger руу орсон чи юм 20 хүүхдийн Roblox тоглодог найзуудынхаа group chat руу миний YouTube дээр байгаа comedy бичлэгний линкийг шеэрлсэн. За андуудаа ороод гой комент бичээрэй гэсэн байгаа байхгүй. Тэг би нэг хэсэг гайхаа за ингээ YouTube ороод доотлын комент харахаар дандаа юм хүүхдийн зурагтай аккаунтад гоё нахаа. Би ямар станаа хөдөөд байгаа юм бол гэж бодсон чи манай дүү зүгээр тэнд Монгол ардын намын троллууд бацдаг гарч ирж тэгэл. Тэг би дараа дахиад бичлэг тавиад явахгүй бол дүүдээ хэлье гэж оч. За ахын нөгөө дээр шаалгах те. Хон нэг юм компани ажиллаж байдаг нац те. Тэгээ Facebook-аас гоё шүү те. Одоо манай клубийн ахнаар бол хөгшөрж байна л да. Одоо амраах бол 41-тэй, хойноос нь хар төөгөө ах ч одоо 38-тэй. Одоо манай төөгөө ах бол гар утсмаар утсны ямар ч мэдлэг байхгүй зөв. Утасных нь нэг юм болохгүй шууд унтраага асаага шааждаг байхгүй төөгөө ах бол. Тэгээ мессенжер энэ төр л мэдэхгүй. Тэгээд сая 2 жилийн өмнө манай амаржин бид гур англи явахаар боллоо тоглолтоор. Тэгээ виз мэз гараад нэг орой ийм яг ийм шоу болж байгаа ш. Амар чимээтэй өсч төөгөө ах. За виз гаржээ. За одоо ингээ гурлаа ингээд англи явах юм байна. Ярих юм аа бэлдээ. За амарчин бол өөрийгөө болгоч нь хоёулаа ярих юм хамт бэлдээ гэдэхгүй. За тэгээ хоёулаа хизээ яаж үлдэх хагасанд уулзах гэсчгүй. Хань хагасанд 3 хүүхдээ аваад лагер яваа амжихгүй гэдэг. За тэгээ яах вэ гэсч. Ингээ би мессенжер дээр групп чат нэгэ чамайг нэмчи гэж шатдаг байхгүй. Тэгээ би ингээ тэрхүү хооронд 2 хүнтэй групп чатаа гэж бодсон хаяа явчлаа. Тэгээ өөрөө унтахаа хөвтчихсэн чи ингээд дуцтагуурч ингээ харж хартаагүй гэдэг. Ингээ аваад байна ахаа юу болов гэж. Яна ахын дэ 2 хүнтэй групп чат нэж болдгоо юм байж тэгшээж. Тэш таага тэнийг юм уу яаж болтой юм гэсэн чи. Өглөө нь зүгээр хөв чатаар юм бичсэн. За энэ баг ялгаагүй амар юм байна дөө ч гэж. Ийм л хүмүүс шүү дээ. За зүтэй баярлалаа. Миний цаг болсон маань оройгоо сайхан өнгөрөөцгөөрөө бүгдэндээ шинэ жилийн гал алуун баярын мэндийг хүргэе. Ингээ миний араас гарах комедиан бол Бама. За 2026 оныг өгсөн хүмүүсийн дуу хоолойг сонсъё. За тэгээ нээзийнх нь хамгийн том сонин 12 сард хаалгаанд орлоо. Тэгээд магадгүй харагдж байгаа бах те гоо сайхны хаалгаанд орлоо. Тий. Тэгээд хүмүүс ямар сони хагалгаа бол хагалгаа штэ хинч торт авчирж өгдөг.
Тэгээ гайхаа тий. Тэрнээс нь яагаад энийг хэлсэн гэхээр би мөнх тэмбэрлийг хараад нэг юм бодсон байхгүй. Тий? Эрэгтэй хүн ийм үзэсгэлэнтэй болоод өдөө зэрэгтэй амьдрч болж байхад би яагаад ганцхан хамраа өндөрлүүлээд нэг өдөр найзандаа мэдэхгүй штэ. Би мөнгө олсон. Тэгээ би хайр олоогүй ч мөнгө олсон. Хамартаа болоо тэгээд хайр олоогүй ч мөнгө олчих юм билүү гэж бодоод. Тэгээ орлоо. Тэгээл найз мөнх тэмбэрлийг яг юг даван тусныг үнэхээр ойлгосон. Энэ бол үнэхээр амар зүйл ийм байна. Тэгээл энийг би бодоол за окей дахиж янз бүрийн юмараа оролдохгүйгээ шийдэж байгаа байхгүй. Найз нь өөрөө болохоор юм 18 өстэй би өстэй хизээч хөгшрөөд нүрэндээ юу ч зүсүүлэхгүй татуулахгүй оргиороо хөгшрөн тийм мөрөдөлтэйс байхгүй. Тэгээ яг үнэндээ энэ бол мөнгөгүй эмхтэй л мөрөдөл юм билээ манайха. Гэхдээ нэрээ мөнгөө нэрээ шүү манайха. Би мэдэрлээ. Мөнгөтэй эмхтэй чи юм байд юм зав ингээд бүх юм тэгшхэн гоё мой порттой те хөх байл байна бүхс байл байна. Тэгэл нэг дэлгүүрээс гарч ирэл миний coaching coat. Do you know how much is it? $10,000. Do you have it? No. It fucking costs me $4 million. Do you have it? No. Мөнгөтэй эмхтэй чинь тэгэж амьдрд юм ээ штэ тий. Тэгээ найз нь мөрөөдсөн байхгүй юу. За би одоо тий ядаж ганц удаа тий хамартаа болсон юм чи гарч ирээд do you have it? This knows 10 million төгрөгс. Do you have it? No. Тэгээ найзын бартрын хамралтөө. Тий надад мөнгө наахгүй ипотекийн зээл автомашины зээлтэй хэвээрээ байна. Тэгээ хамгийн гол нь би 3 жил өгч байгаа шиг өдөр шөнөгүй комеди контент хийсний хүчинд нэг юм бартрын хамартаа болж байгаа байхгүй юу. Тэгээ 10 сая хамартаа боллоо манайхаа хөдөлмөр хүнийг бүтээт юм байна. Тэгээ одоо хамраараа би бахархнаа яадаг. Гэхдээ эмэгтэй хүн үнэхээр эрэгтэй хүн зориулж хөөхөн болтгоо байхгүй юу. Надад яг хэн мотивац өгсөн гэж. Яг энэ Шангрилагийн доотлын good price-ийн кассе охин шүү. За тэр охин харж байгаа л те их чинь яг 2 удаа чамтай таарсан байхгүй юу. Би ч ороод хөөрхий би өдөр болго юм байхгүй шүү дээ. Тэгэл нэг өдөр яг хүүхдүүдээ хоолж байгаа л насгар чигээрээ явж ороод касс руу төгсөн чинь л над руу айгүй хараалахаар за таньж байгаа юм байна да те. Дэмждээ шүүхээр баярлалаа гиндэ. Айгүй их юм бодлоо. Тэгэл юма бичүүлж ирсэн над руу харж ирдсэн. Игч. Та нэг олонний танил хүнтэй айгүй адилхан харагдав юм. Би ч гэлтгсэн чи нэг комеди идэг ихч үйдэг гэсэн. Тэр нь уг нь би байгаад байгаа байхгүй тий. Ингээ хүч яг тэр нь би гэж хэлж чаддгүй юм байлээ зэ бас нэрээ одоод тий. Тэгэл гараад бодож явж ирсэн. Би чин бодоггүй үедээ бас ядаж өөртөөгөө төстэй харагдсан юм шүү дээ. Айгу сэтгэл санаа өргөж байгаа байхгүй тий. Тэгээ нэс нь юу ч утсан гэхээр одооноос би өдөр болго өөртөөгөө адилхан харагдаж гэж утсан байхгүй. Тэгээд ийм хамартаа болсон шүү манайхаа. New year, new Obama, new nose. Баярлалаа. Тэгэл гоо сайхан гээл ийм зүйл болж байна. Найз нь шинэ хамартаа олцсон болохоор шидэд толноос асуулаа гэртээ орвол тий. Толмин төдөө Монголд хэн хамгийн хөөрхөн хүүхэн бэ? Тэгсэн чи тойл юу гэсэн гэж. Эмилия цогт Истер Моко гурвал байна да гэсэн шүү дээ. Тэр хүмүүс ямар ч гоё юм хил дамсан хөөрхөн хүмүүс юм тий. Найз нь юу ч хийлгсэн яа зүтгэсэн тэрийг бол гүйцэхгүй юм байна. Тэрийг ойлгосон. Тэгээ хараадсан ч хамгийн гол нь ийм Монголд хөөрхөн байна гэдэг чинь нэрэндээ байсан бохоо. Хард Эмилия цогт Истер Мока. Миний нэрийг харалт Баама. Анхнаасаа буруу явцсан бохоо тий. Энд ч үг нь баг миний тэнгисийн иргэн нэр ахгүй юу? Биш гадаадд амьдардаг байхдаа энэ нэрээр алдаг гэсэн байхгүй юу? Хүмүүс what's your name гэлэнгүүт Bama, do you know Obama? The president of USA? No, of course, we all know. That's Obama's Bama. There she is, Obama girl. Протосэн чи Монголд ирсэн шин зүгээр л шалаар нэг тий. Бама бас юу ч болчихоо өөртөө төстэй харагдаж марагдаг болж болчихсон тий. Өөрөөсөө ойлгохгүй маа. Тэгэл найз нэг удаа урд уудаг бахта. Биш урд сурдаг бахта шүү наа. Яг бас хаяа уучаад идэг байсан ба тэгэл. Тэгээ найз урд сурдаг бахта гоо сайхныг үнэхээр амар судалсан нэг удаа. Нийтэд солонгос охтууд яаж юм гоё яваад байна гэл те. Манай дотор ирж ингээ охтуудынхаа давхар нь ингээ голдоо ганцхан
гоожууртай гэх юм уу те ингээ каранттай 2 каранттай. Тэгээ бүгдээр орой ингээ сагсаа бариад нүрээ очиж уудаг байхгүй. Би ганцхан нэг нүрний саванга барьцсан ингээд яваал очсон чи миний ажуу солонгос охин скин кэр хийж шүү. Йоо сакс дүр юмтай зөө. Тэгэл нөөц чи ингээд товшоолах, шавшаалах, илээлах, арчаалах юм зөө. Би бүр ингээ харж харж байгаа. За нар мандаа шалаах оо гэвэр ингээ хэлчихвэр сайдэл зөө. За боол бүтэхгүй мэн гэ те. Тэгээ өөрийнхөө яг хөөсийг гаргаж ирэл үхтэл нүрээ угааж байгаа. Тэс наваа хараа бүр шоконд орсон нөө солонгос охин ч. Хүүе эн чи ферид ч фейс вош ч гэж. Би бүр нүрээ хажууд нь яг аяг тав угааж байгаа шиг угааж байгаа. Тэгээ бүр ингээ шоконд ороод харин дургу үрээд ингээ өөдөөс нь хараад хүүтэн усаар нүрээ дахиж 3 шавшаа зэ. Тэгээ босч ирээ өөрлөө нь харж байгаад Mongolian skincare. Яа бүр тэдний ямарсан нэг яг авчирж байгаа юм тасганы яван дээр гараад тасралтал нар салхи үзүүлж байгаа буцаамар санагдах байхгүй нээсэн те. Би тэгээ саяхан солонгос явсан чи би бол тентхийн нүрээ нэг ч удаа арчилдгүй залуугаас арай мяа байгаа байхгүй те. Яасан ч хэцүү энэ амьдрал чинь. Тэгэл найз нэрээ солонгос явахдаа амар ямарх гэж явсан байхгүй би яг үнэхээр гав ганцаараа яваад за би өстө хам мөрний ирэг дээр очиж убаа гэж орлоо гэж бодож бодоо зөө. Тэгэл яваал очлоо. Чи хам мөрөн чи айгу хогийн газар дэмдэж тийм манайхаа. Кинон дээрээ л айгу гоё харагдсан юм лээ нэг юм сааралц айгу сонин юм эвгүй газар. Биш тэгээ за уйлъя гээл өстө нэг СВ-ээс сөөжөө авцсан зөө. Окей сөөжөөгөө эргүүлээл өөртөө тэнд өөртөө юм яриад сөөжүнээс ингээл 2 балгасан чинь л 10 хэдэн жил хурсан юм энд л тэглэл ирж шүү нахаа. Ирж ин тэгэл би за одоо сад тавих нь даа гэл ингэсэн чинь л өнгөл цэр хавхарсан шүү. Өвлж утаанд байсан тэр бүх цэр чи ингээ нөө чихтэй газар очиж хавхард юм бэ манайгаа ёо. Юу нэг опаа байхгүй за цэрэндээ гахаад болсороо за боли дээ надад л энэ зөхгүй мэн гэ болж байгаа байхгүй. Тэгэл Монгол хүн болгонд л нэг солонгост байдаг үеэл мүеэл тий хамаатан садан байдیں۔ Тэгээд нэг үеэлээ дагуулаад зэгчт нь бол эмэрх зөхгүй мэн цэр мэрэндээ гах юм боли хоёлаа гарын орё гэ тий. Гэтэ нэг найз нь хамгийн гол нь юм байхгүй би юм текила ууж болтгүй юм байхгүй. Текила 3 татчих юм бол яг миний дотор цоо шин хүүхэн гараад ирдэг байхгүй юу? Тэр хүүхэн бүр юм надаас өндөр надаас галуухан бүр өөрийгөө юм хүүхч үүж боддог зөө баг. Тэгэл тэр чи юусаа гарч ирэл миний амьдралыг самраал заяа бүр. Тэгээ тэр баг нэр мөрөнд баамаач. Тэр баг Jenny. Текила 3 дахын татлаа wanna rock with Jenny гэж гараад ирсэн бүр. Тэр чин зүгээр Jenny гэж миний мөнгийг цацаал заяа бүр. Миний картыг зураал. Өглөө нь би дансаа шалгасан чи goodbye. Яа тэгэл за мөнгө олсон Jenny жаргалтай байсан байх та гэлээ. Аюу хэцүү нэрээ тэр доторх хүнээ манайхаа захирч сурах хэрэгтэй шүү. Тэгээ найзах нь 26 оны зорилго бол текила 2 шотоос дээш уухгүй. Тэгэл болоо турн мурн худлаа тийм байхгүй. Шаал худлаа тэгэж тэнэгтээд явах. Тэгээ тэр солонгос би чинь үеэлэг аваад яваад яасан гэхэр чи гарч орд үзт юм аа таачгүй гэсэн чи Итевон орно гинэ. Тэр нь одоо нөгөө Халлоуинаар хүмүүс ингэдэг нэг өхөж мөхсөн штэ шоодал тий. Ямар гонхтой мэдээвэ гэл яваал оцсон чи хүн өхөр юм бэл. Тэр чи ингээ клабта орч чадахгүй оочор дундаа явж байгаад үүр цээчт юм л шүү дээ. Бүр ингээ үнэхээр орч чадаагүй баг 3 4 болохгүй. Тэгээ за их чинь хаашаа чамаагүй нэг юмроо ороод гараа гэд. Тэгэл нэг клаб руу яваал орсон чи ингээл бас чихэлчт юм байна. Тэгэл чихэлдээл ерөөсөө ингээл бүгд ингээл байж байгаа л. Тэгээ ерөөсөө хөхөөрөө нэг бол чихэлдээл нэг бол байгаа юмар гэж чихэлдээлээ. Тэгэл ингээл жоохон мэд тэнд миний мөрөөдлийн солонгос залуу зогсож байна. Яа ямар гоё залуу вэ? Өөх рүүг ингээл алхамаар дөхөөлөөс ахгүй юу би. Яг ирлээ шүү. Солонгос хэл чинь манайхан үнэхээр амархан юм бэл. Яадаг хэр хүн чанд богинохоо юм хэлэх юм бол дунд зэрэг юм хэлэх юм бол нэлээ урт юм хэлэх юм бол nee. Би ингээл 5 хоног амьдэрчихсэн. Тэгэлсэн чинь нөгөө залуу нэлээ өндөр юм аа ингээл нөгөө тонгоц хорж ирсэн л нэг юм гаргаж чинь тэгэхээр нь би Ас бохвэн ойлоо багцжлаа л те. Тэгсэн л одоо бүжиглэхүүл гэж байгаа болтой нэг юм хэлж чинь тэгэхээр нөгөө таараа бүр маннарцсан заяа өөр ингээ те. Байхгүй бол зөөжсөн жил чихэнд ингээл нэг юм хэлтийм байна дээрээс ирсэн л You're so beautiful. Ёо сүүлийн 10 хэдэн жил ийм олигтойг сонсоогүй юм чинь те.
Байнга хаана явж ирж ийн хөөхдөд антуулснаа гэлээ. Гэсэн чинь ингээл яг you're so beautiful гингүүд үүлэн дээр гараа явчих юм л ч хүн чинь ингээд oh I'm so beautiful. Үргээ хамаг ухаанаа алдаа заяа өрөө те. Вау гэж бийц нөөх чи асууж байна. Do you have boyfriend? Вау. Би чинь beautiful юм чи те. I don't have a boyfriend. Надаас юм дэ married гэсэн үг шүү дээ. Тэгэл үннээ л хэлж байгаа юм чи те boyfriend гээ гэл. Тэс тэ мөрөөдлийн залуутайгаа яг манараа л үйжсэн чинь намайг үеэл татал аваа авчдаг байхгүй юу. Тэсэн чинь би амар харуудын тойрогор орсон шүү дээ. Амьдрал огцом доошлж байгаа юм шүү дээ. Шууд крашаас харуудын тойрогор орсон те. Тэгэл яг тэр мөчөд би дөөлмийг ойлгосон байхгүй. Айгүй гүн билээ манайхаа. Тэ? Тийм том биетэй, том бүкс мөстэй юм харууд чи ингээл амар бүжиглээл хаар хүн чи яг хумсаад тийм л. За бүжиглэх үү, болох уу гэлээ. Хурчхүү, байчхаа гэсэн. Яг дөөлмийг тэр мөчөд л ойлгож байгаа байхгүй. Тэгэл нэзэн за дөөлмдуулаад явах те гэлээ. Хамгийн зөв зам бол гэртээ харих зам. Тэ хайрлаа да 2026 онд хайр эрүүл мэнд бүх зүйлээрээ бэлхад салхаж яваарэ. Тэгээ бүгдэнд нь хайртай шүү. Баярлалаа бамайлаа. Гайхалтай байж гэн 2026 онд ямч үсэн амьд бинд орсон та бүгдэд ёо өстөлик чүчиг мачиг он гарлаа шүү идүүлээ. Яана. Одоо өстөлик бүр дэлхийн 100 эдэн орны нэг орон тэгээд нийслэл хотн байж штэ ус мусан тасардаг, тог могон тасардаг те. Бүх бүр нөгөө хариуцсан сайд нь аваачаад нөгөө халуун дулаан өгж байгаа зуухныхаа урд уруулаам суулгацсан те агаа жабалаа маа би ч ер нь онд орохноо л гэж бодсон шээ тэр үед яа биднээс тэр хүмүүс итгээд байдаг тэдгээр хүмүүс тэр гурван ламд итгээд байдаг яа тэгээ гурван лам бол бас амар суулж байдаг маа нэг мөр буруу уншсан бол тог тасраа шүү дээ тийм үстэй. Би одоо тэдгээр хүмүүсийг номоо бүрэн зөв уншсан байгаас гэж найдаж байгаа. Гэхдээ болоог байна. Монголчууд бол одоо яг шинэ жил 1 сарын 1 10 сарын 31 бол яхаа эн чинь бол одоо нөгөө Георгиорийн тоолол үлээ. Юуны тоолол үлээ? Жоржийн тоолол, ямар амны тоолол гэдэг. Тэрнээс бусдаар бол хэдүүлээ цагаан сараа үзчихэж онд орсноо ярих хэрэгтэй шүү дээ. Тэгээ би ч одоо одтой бүжиглэн шоуноос хойш эрчимтэй таргалж байгаа байхгүй. За тэр гурван лам ном уншаад 2 мөр алдсан байхад хөлдөж өгөх юм байна. Тэгээ байр завтаа Улаанбаатар хотод бүр мөсөн дарагдаад бүх паар нь хөлдөө. Тэгэхээр өөртөө жоохон тарга твэрэг дэмсэн баг.